За нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын зарчмын хувьар нийслэлийн бүтээн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийт ажилтны албан хаагчдын төлөөлөлсөн бага хүнтэйгээр өргөдгсөн хуралдааныг эхлүүлж байна. За миний нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлыг дараагаар ажиллахдаа нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурал гүйцэтгэх хөтөлбөрийн баг харьяа газрын агентлаг хэлц алга тоорондын үйл ажиллагаа үйлдэл холбоог сайжруулах, төрийн албаны чадвар хариуцлагыг дээшлүүлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн. Дахиад хариуцлага хэрэгэлсэн ажилдаа хариуцлагатай байгаараа иргэнийхээ үргийг илүүлээрэй гэж хүсье. Төрийн байгууллагууд хоорондоо үйлдэл холбоотой бодлогын нэгдсэн шийдэлтэй гүйцэтгэл өндөр байх ёстой. Үүнд нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурал болон засаг даргын хамгийн газраас засаг даргын зүгээс гарсан бүх шийдвэр дүүрэг хорооны бүх шатнд ижил тэгш үйлчлэх ёстой. Шийдвэр гаргадаг, хэрэгжүүлдэггүй, дур мэдэж зарим нэгэн шийдвэр гаргадаг, оронтой албан тушаалаас эхлээд шаардлагагүй хэн нэгэн зориулж, хэсэг бүлэг зориулж оронтой гаргадаг, шийдвэр гаргадаг, эзэнгүй айлын дураараа өгчөд өргөдөг газрууд бас бий. Энийг зэгцлэх ажлыг дүүргийнхаа 9 дүүргийн засаг даргатай хурдан даргамттай хамтарч шийдвэрлэнэ. Орон сууцнд амьдарч байгаа иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх ёстой. Шөнийн гудам нэртэй тийм завхаа баар цэнгэний газар, бас ясны газрыг бий болгохгүй. Зарчмын ажлын албаны асуудлыг шийдвэрээ. Бид өдрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй, өөрийнхөө ажлыг хийж чадахгүй гэж шүн наригцсан тухайн асуудлыг дэвэргэж хөгжүүлж болохгүй. Тийм учраас шөнийн гудам гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлгох. Иргэдийг чирэгдүүлэхгүйгээр энэ тэндээс асуу, лавл, энэ мэдэн тэр мэдэн гэдэг одоо байдлаар асуудал ханддаг энэ газар авсан байна. Энэ ажлуудаа, энэ хандлагуудаа бүгдээрээ бас өөрчлөн иргэдтэй шууд харьцах утсыг хотын зарчмын хувьд би өөрөө ажиллуулна. Хэн нэгэн албан тушаалтантай холбоотой гомдол чирэгдэл, хүнд суртал, авилга хэл ахуулын асуудал байвал өөрөө шууд харьцаж газар дээр нь арга хэмжээ авах асуудлуудыг зохион байгуулна гэдгийг сануулж хэлье. Бидэнд бодлогын шинжилэлт хэрэгтэй. Үйл ажиллагааны шинжилэлт хэрэгтэй. Хотын хөгжлийн төлөөх стратеги тактикийн шинжилэлт хэрэгтэй гэвэл хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл бид амьдрах арга ухаанаа жоохон өөрчлөх ёстой байна. Тэгээ энэ талд нь бид юу бодож, юуг сэтгэж, юуг одоо мөрдлөг болгож цаашдаа ажиллаж амьдрах ёстой юм бэ гэдэг талд нь би одоо товчхон бас санаалъя. Монгол Улсын засгийн газраас 2019 оныг эргэн төвтэй төрийн үйлчлэгийн жил, нийслэлээс иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласан. Нийслэлийн иргэдийн хурлаас төрийн албаны чадвар хариуцлагыг байнга дээшлүүлэх зарчмыг баримталж, хурал, гүйцэтгэх засаглалын хоорондын үйл ажиллагаа уялдааг сайжруулах, иргэдийн оролцоог хангах замаар хотын хөгжлийн бодлого, зохицуултыг илүү үр ашигтай болгож сайн засаглалыг бэхжүүлэхийг чухалчлан ажиллах болно. Эх орон амьдран суугаа хотоо хөгжөөсөө илүү сайн сайхан болоосоо гэж хүсдэг хүн байдаггүй болов. Миний би амьдран суугаа нийслэл хотынхаа хөгжилд байнга санаа тавьж, иргэдийнхээ хэрэгцээ, хаашаалд нийцсэн өндөр хөгжилтэй хот болгохын тулд хэлэх ёстой хэмээн хотын хөгжлийн шинэ гарц боломжийг харж өөрийн хувилбарыг сан болгосон ирсэн. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудлууд, тухайлбал хүн амын механик өсөлтөд шалтгаалсан агаар, орчны бохирдол, замын төвжил, ядуурл зэргийн их усуд, уг үндсэн яахан аргагүй ажилгүйдэл юм байна. Нийслэл хотын хувьд ажилгүйдлийг бууруулах, санхүүгийн хувьд тогтвортой бөгөөд улсын төсвөөс хараат тус, эдийн засгийн бие даасан бодлого бий болгох, хууль эрх зүйн орчны шинтгэл хийх зэрэг суур ажлуудыг нэн тэргүүн ээжинд шат дараатай шийдвэрлэх шаардлагатай юм байна гэж би үзэж байна. Нийслэл хотыг удирдлаггүй хинч эрх сонгуульд хөтлөх 1 жил гаруй хугацаанд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон бэрхшээлийн зөвхөн ил харагдах асуудалтай биш, тухайн бэрхшээлийг бий болгож буй
суур шалтгааныг нь засаж залруулах, шинжлэх тийм бодлого баримтж ажиллах ёстой гэж би үзэж байна. Шалтгаантай нь бус үр дагавартай тэмцэн асуудлыг шийдсэн түүх байдаггүй гэдгийг би бас онцлон сануулмаар байна та бүхэндээ. Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг бид өнгөрсөн хугацаанд бодитоор нь боловсруулан атлуулсан байдаг юм аа. Тухайлбал урдаас Монгол Улсын засгийн газраас 2002 оны 28 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө. Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтол 30 оны хөгжлийн чиг хандлага зэрэг баримт бичгүүдийг 2013 онд баталсан гэдэг олон одоо бодлогын баримт бичгүүд байна. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд маш олон одоо зорилгууд байдаг. Гэхдээ энэ бүх зорилтын ард талд нь ямар нэгэн байдлаар мөнгө тавихгүй юм бол энэ бүхэн зүгээр л цаас байдаг юм байна. Цаас ууж үлддэг юм байна. Тэгэхээр цаашдаа бид яавал энэ бодлогын баримт бичгүүдийг нийслэлийн иргэдэд ажил амьдралд нь тусдын болсон ийм одоо амьд бичиг баримт болох вэ гэдэг талд нь илүү одоо анхаарч ажиллах ёстой гэж ингэж бодож байна. Эдгээр бодлогын баримт бичгүүд хэрэгжээгүй ч дараах хэд хэдэн нөхцөл шалтгаантай холбоотой гэж би хувьдаа хардаг. Тодорхойлбол энэ хугацаанд эдийн засгийн чөлөө төвсөлтөөний тогтолцоо нийцвэж хот байгуулалтыг зохицуулах хууль эрх зүйн орчин улс төртэй бүрдүүлж бид чадсангүй. Хотын хөгжил ерөнхий төлөвлөгөө гардан хэрэгжүүлэх удирдлага менежментийн бүтэц орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалтын тогтолцоо гүйцэд бүрдээгүйгээс түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн их усуд дутагдсан гэх мэт олон шалтгааныг энд дурдж болно гэж бодож байна. Мөн улс орон нутгийн удирдлагын түвшинд ерөнхий төлөвлөгөөний зарим чиглэл нэгэнт гарсан шийдлүүд зөрчин дуран өдрийн шийдвэр гаргаж байснаас барилга байгууламжийг эмх замбраар хот төлөвлөлтийн ерөнхий бодлого алдагдсан ч нууц биш үнэ. Цаашид бид нийслэл хотын хөгжлийн бодлогыг өнөөгийн энэ даяарчлалын үе дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагыг тооцож бүс нутгийн улс орнуудын болон орон нутгийн түвшинд улс төр эдийн засгийн тухайн цаг үеийн байдал хандлагатай уялдуулж цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа гэдэг би бас санууч хэлмээр санагдаж байна. Орчин үед олон улс орн хотууд хиймэл оюун ухаан, аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал, юмсын интернет, боловчийн технологи гэх мэт технологийн өндөр хөгжил, инновацид суурилсан хөгжлийн загварыг баримтлан байгалийн нөөц баялгаас илүү мэдлэг оюун түшиглэн хотыг иргэндээ аз жаргалтай байлгах чиглэлд хөгжүүлэн цогцлоож байдаг юм байна. Дэлхийн хөгжлийн чиг хандлага шинэ эдийн засаг буюу мэдлэг суурилсан эдийн засгийн хөгжлөөр тодорхойлогдох болж нийгэм эдийн засаг, технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа гадаад орнуудын хотуудаа инновацийн хот болгон хөгжүүлж буй арга туршлагаас харж болох юм байна шүү гэдээсээ. Нийслэлчүүд бидэнд ч мөн энэхүү дэлхийн нийтийн чиг хандлага суурилсан цоошин хөгжлийн үзэл баримтлалыг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байна гэж би харж байна. Өнөөдөр бид энэхүү хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохгүй бол дэлхийн хөгжлөөс сугаран ард үлдэж мэдэх нь байна. Энэ дээр хөгжлийн стратегийн загвар, бодлогын шинжилгээ хийхдээ нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн уламжлалт зан заншил соёлыг хадгалсан. Байгаль орчинд ээлтэй экологийн баримжаа бүхий ногоон хот байх гэсэн зарчим суурилхан гарцааг байна. Харуулсан оны газар зохион байгуулалт нь улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний газар зохиолтын ажлыг зохион байгуулах тухай аудитын төлөвлөлт орч мэдээллийг нийслэх хүрийн аудитын газрын дарга бөгөөд асууж тодруулна. За ингээд удирдах түүн дотроо гэр бүлийн дэд үйлдэл дахин төвлөлтийн ажлууд өндөр зохион байгуулалтаа иргэдийн оролцоог хангах замаар хотын хөгжлийн бодлого зохицуултыг илүү үр ашигтай болгож улсын төсвөөс хараат бус эдийн засгийн бие даасан бодлого бий болгох хууль эрх зүйн орчны шинтгэл хийх зэрэг байдаггүй гэдгийг би бас энд онцлон сануулмаар байна та бүхэндээ. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд маш олон нийгэм эдийн засаг, технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа. Үүний дотоос автогоор тээврийн өссөн жолоочсон 2000. Энэ талд нь бид юу бодож, юуг сэтгэж, юуг одоо мөрөдлөг болгож цаашдаа